Усын хурлын дарга эрхэм шүдэ. Монгол Улсын засгийн газар бүгд найрамд Австри улсын засгийн газар хоорондын 65 сая еврогийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлцээрийн төслийг улсын хурлын эдийн засгт төсөв болон аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ордоор 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хилцсэн дэмжиж, ерөнхий сайдын захирамжаар гарын ёсыг зурх эрх олгосны дагуу санхүүгийн хамтын ажиллагааны хэлцээрт 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гарын ёсыг зурсан. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлцээрийн хүрээнд 5 дахь судлалын үндэсний төв, гэмтэл суугах судлалын үндэсний төв, их хүүхдийн эрүүл мэндийн төв, улсын 1-р төвөмлөг, цэргийн төвөмлөг, төрийн тусгай албаагч тэмдэг, дуур бүжгийн эрдмийн театр зэрэг 7 байгууллагууд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шинжлэх суурилуулах, хүний нөөцийг чадваржуулах төслүүдийг хэрэгжүүлэхээр хэлцээрийн авсралтанд тусгасан болно. Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1-2 цаасны дагуу энэхүү санхүүгийн хамтын ажиллагааны хэлцээр нь улсын хурлаар заавал сойрхон батлагдах олон улсын гэрээ тул санхүүгийн хамтын ажиллагааны хэлцээр сойрхон батлагдах хуулийн төслийг хэлсэн дэмжиж өгөхийг хүсье. Анхаарал татварлаа.